өөр хүмүүстэй үерхдэг байсан гэдэг мэдээллийг цацсан байна. Сайн байцгаана уу? Хулан vibes байна. За ингээд та бүхэндээ сүүлийн үед шинээр гарсан жүжигчин Ким Сохён болон жүжигчин Ким Сэрүнтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгээд хүргэж байна. Дуустал нь үзээрэй. Тэгээд намайг бас дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. Жүжигчин Ким Сохёны зүгээс болохоор хэвлэлийн баг хурал хийснийхэн дараа ямар нэгэн байдлаар албан мэдээлэл бол хийгээгүй байгаа. Харин ютубер Ижинүү болохоор өнгөрсөн хугацаанд Касаён ютуб сувгаас цацсан зураг бичлэгүүдийг хуурамч гэдгийг нотлох зорилготойгоор хэдэн одоо мэдээлэл бичлэгүүдийг бол хийсэн байгаа. За мөн нэмээд өчигдөр болон урчигдөр цацсан 2 бичлэг дээрээ болохоор 2016 оны үеүүдэд жүжигчин Ким Сохён болон жүжигчин Ким Сэрүү аль нь тусдаа хосуудтай байсан талаарх бас мэдээллийг цацсан байгаа. За хоёр жүжигчинтэй холбоотой дуулаан болохоор жүжигчин Ким Сохён, жүжигчин Ким Сэрүүнийг насан туршаагүй байх үеэс нэхлээд одоо үерхсэн гэдэг дээр хамгийн гол асуудал дуулаан үүсээд байгаа. Тэгэхээр нөгөө цацж байгаа бүх мэдээллүүд нь болохоор Касаён YouTube сувгаас цацсан бүх мэдээллүүд нь болохоор дандаа одоо 2016 оны чат, 17 оны, 18 оны зураг бичлэгч гэдэг юм уу жүжигчин Ким Сэрүүнийг насан туршаагүй байхад нь үерхсэн гэдгийг нотлох зорилготойгоор цацсан зураг бичлэгүүд байгаа. За гэхдээ энийг болохоор Ижинүү YouTube суваг бас нөгөө одоо судалгаануудыг хийгээд тухайн үеийн зураг бичлэгүүдийнх нь цаг хугацаанууд бол бүгд худлаа байгаа. Дандаа урагшлуулсан одоо нөгөө насан туршаагүй байх үед нь үерхсэн юм шиг болгох зорилготойгоор хуурамч арга хийсэн байна гэдэг саналыг бол гаргаж байгаа. За жишээлбэл энэ дээр гарч байгаа зургийг хамгийн анх цацахдаа 2016 онд ахуулсан насан туршаагүй байх үед нь үерхсэн гэдгийг нотлох зорилготойгоор цацчихсан. Гэхдээ Ижинүү YouTube сувгаас энэ зургийг хизээ яаж ахуулсныг нь шалгаж судалж үзээд 2019 оны 12 сарын 24 буюу Christmas Eve date хийж байх үедээ ахуулсан зураг гэдгийг нь нотлоод цацсан байгаа. 빨리 먹어요. 맛있어요? 일단 네. За мөн энэхүү видеог болохоор 2018 онд жүжигчин Ким Сохён цэргийн чөлөөгөөр гарч ирэхдээ Ким Сэрүүний гэрт очоод хамт хоол идсэн. За тэгээд насан туршаагүй хүүхэдтэй одоо орой үдш ингээд уулзаад архиулсан гэдэг байдлаар цацж исэн. За энийг болохоор Ижинүү YouTube сувгаас юу гэж тайлбарласан бэ гэхээр за энэ үеийг бол одоо судалж үзэхэд жүжигчин Ким Сэрүүний ар гэрийнхэн бүгд байсан хамт амьдардаг байх үед нь гэрт нь очсон. Ерөнхийдөө иймэрхүү нэг бөөндөө байхад нь гэрт нь очиж хоол идэх хэмжээний харилцаатай байсан гэж байгаа. За дээрэс нь нөгөө entertainment-ийн хамт байгуулжсэн Саран гэд одоо захирал ах нь бол цуг байсан гэж байгаа. За тэгээ хамгийн одоо гол хэлж байгаа зүйл нь болохоор энэ бичлэгийг edit хийсэн байгаа гэж байгаа. Үндслэл нь болохоор одоо жүжигчин Ким Сэрүүн iPhone утас хэрэглэдэг байсан. iPhone утсаар видео хийдэг тэр хэмжээ гэж байгаа. Одоо энэ 1080-тай хэдтэй хэмжээ гэж байгаа. Гэхдээ Касаёнаас цацсан энэ видеоны одоо бичлэгнийх нь хэмжээ нь болохоор юм жижигэн болцсон байна гэж байгаа. Тэгэхээр наадталд нь ямар хүмүүс байсан, юу болж исэн зэргийг нь хаагаад зөвхөн одоо Ким Сэрүүн, Ким Сохён жүжигчин хоёрыг хамт байгаа юм шиг харагдуулах зорилгоор edit хийсэн байна гэд. За иймэрхүү байдлаар бол зарим зураг бичлэгүүдийг нь одоо хуурамч байна гэдгийг хэлж байгаа. Дээрээс нэмээд одоо 2015 он байна уу 16 оны үед ахуулсан энэхүү одоо ски унж авж байгаа дэйтийн зураг бол үнэндээ 20 оны 1 сард бүх голд медалист ажилчид бөөндөө хамт явсан үеийнх нь зураг байсан гэд энэхүү бас зургийг цацсан байгаа. За нэмээд жүжигчин Ким Сэрүүний ар гэрээс өнгөрсөн 3 сарын сүүлээр болохоор хэвлэлийн баг хурал хийсэн ш ар гэрийн төлөөлөд Пүжисог өмөөлөгч болон Касаён YouTube сувгийн захирал Ким Сэ хэвлэлийн баг хурал хийсэн. За тэрхүү хэвлэлийн баг хурал дээр болохоор жүжигчин Ким Сэрүүний гар утас ноутбук дээр байгаа бүх зураг бичлэг болон бичсэн чатуудыг дата сэргэлт хийсэн гэсэн байна. За тэгээд 2016 онд харилцаж байсан чатууд гээд хид хідэн чатуудыг болон бичлэгүүдийг цацсан. За энэ чатан дээр нь болохоор Ижинүү YouTube сувг ямар няцаалт хийж ийнэ гэхээр хэрвээ одоо Kakao Talk-ийн чатыг буцаад дата нөхөн сэргээлт хэрвээ хийсэн бол заавал энэ хэрэглэгчийн одоо 8-9 оронтой ID гарч ирдэг гэж байгаа. Гэхдээ энэ ID бол ерөөсөө байхгүй. Дээрээс нь хэдэн онд харилцаж байсан байснаас хамаарат тухайн үеийнх нь одоо профайл зураг тэгээд ямар нэрээр хадгалсан байсан тэдгээр нэрсүүд нь бол гарч ирдэг гэж байгаа. Гэхдээ одоо Касаёноос цацсан 2016 оны чатан дээр болохоор тэр ямар ч нэр байхгүй хин гэдг нь тодорхойгүй иймэрхүү чат зургууд бол аюу их цацагцсан. Тэгэхээр энийг болохоор яасан ч одоо үнэн гэж хүлээж авч болохгүй. Хэрвээ үнэхээр үнэн гэдгээ баталмаар байгаа бол ямар газраар дата нөхөн сэргээлт хийснээ мэдэгдэх. За тэгээд
Дээрээс нь тэр дата нөхөн сэргээд хийгдсэн гээд байгаа цацсан бүх материал нотлох баримтуудынхаа их хувийг ил болгоо гэдгийг бол шаардсан байгаа. Хэрвээ их хувийг нь ил болгочих юм бол энэ бүх асуудлыг дахид зөхиод байх шаардлагагүйгээр бүх зүйл нотлогдох юм шүү. Гэтэ яагаад их хувийг нь ил болгож чадахгүй байгаа юм бэ гэж байгаа. Тэгээд хэрвээ шаардлагын дагуу их хувийг нь дэлгэчих юм бол энэ бүх асуудал шийдэгдчих юм шүү. Хин нь үнэн зөв яриад байгаа нь шийдэгдэх ийм амархан зүйл байхад яагаад одоо л их хувийг нь дэлгэхгүй? Дээрээс нь миний одоо хуурамч байна, худлаагаар он сар өдрийг ингэж өөрчилсөн байна гэдэг мэдээлэл дээр ямар нэгэн хариу өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуултыг бол асуусан байгаа. За мөн нэмээд Каса юуны төв сувгийн захирал Ким Сэйг болохоор нийгмийн хамгийн аюултай зэвсэг болоод байна. Хортой зэвсэг болоод байна гэсэн байна. За яагаад гэх юм бол өнгөрсөн хугацаанд маш олон одоо олонний танилуудын талаар худал хуурамч мэдээллийг тарааж хүргэж тухайн одоо хүмүүсийг аюул их дарамтлагдаг байсан гинэ. Жишээлбэл энэ дээр гарч байгаа одоо жүжигчид, дуучдууд байгаа. За үүнээс гадна гэх юм бол MBC телевизэд сэтгүүлчээр ажилладаг байхдаа одоо хуурамч ярилцлагыг ингэж цацаж хүргээд ажилласаа хүртэл халагдчихсан. Дээрэс нь өмнө нь одоо хит хит удаагийн гэхдээ яг тоон бол тодорхой ямар ч 1-2 удаагийн одоо цогтуугаар жолоо барьж эрхээ хүртэл асуул гарга хэмжээ ахуулж байсан. Тэгээд маш олон худал хуурамч мэдээллийг тарааж идэг энэ хүн одоо ч гэсэн үннийг ярьж байгаа гэдэгт итгэхгүй одоо ч гэсэн худал хуурамч мэдээллүүдийг тараагаад байна. Энэ удаагийн золиос нь болохоор жүжигчин Ким Сөхён болсон байна гэдэг агуулгатай зүйлсийг бол хэлсэн байгаа. За харин 4 сарын 7-8-ны өдрүүдэд EJ YouTube сувгаас болохоор жүжигчин Ким Сэрүүн болон жүжигчин Ким Сөхён 2016 онуудад тус өөр хүмүүстэй үерхдэг байсан гэдэг мэдээллийг цацсан байгаа. За ялангуяа 2016 оноос хойш жүжигчин Ким Сэрүүний үерхэж байсан хүмүүсийн талаарх мэдээллүүдийг бол ингээд цуглуулад судлаад явж байгаа гэсэн. Олонний танил бус хүн, жүжигчин, дуучин, за тэгээ спортын хүн бас бизнесмен гэх мэт маш олон хүмүүстэй бол үерхэж байсан. Одоо энэ талаар бид нэр судлаад явж байгаа. Гэхдээ судлаад явж байгаа учраас ямар нэгэн байдлаар мэдээлэл хүргэх боломжгүй. Зөвхөн яг нотлох байрамд олдоод баттай болсон мэдээллийг нь бүр ингээд бодолцож үзнийхэн дагуу цацгаар болсон гэд мэдээллийг бол хүргэсэн. За 2016 онд болохоор жүжигчин Ким Сэрүүн 2 ийм алдартай хүнтэй үерхдэг гэсэн мэдээлэл байгаа гэсэн. За тэгээ үүнийхэн дагуу шалгаад үзсэн чинь эхний хүнтэй болохоор үерхэж байгаагүй гэдэг нь нотлох баримт дээр үндэслэгдээд батлагдсан гинэ. Харин жүжигчин Ким Сэрүүн болохоор өөрөө ойр дотныхоо хүмүүст би энэ хүнтэй үерхдэгэ гэдэг яриаг бол ярьж хэлжсэн гэж байгаа. Гэхдээ зөвхөн хүмүүсийн тэгж сонссон мэдээлэл байгаа болохоос яг нотлох баримт бол байхгүй байгаа гэсэн. За хоёр дахь нь болохоор нотлох баримт гарч ирсэн нэгэн хүн байгаа. Тэгээд энэ хүнтэй болохоор 2016 оны 6 сар хавцаа 5 сар хавцаа хүртэл үерхжсэн гэдгийг нотлох одоо энэ хөө зураг бичлэгийг бол цацсан байгаа. За энэ дээр цацагдсан байгаа бичлэгийг нь болохоор таньдаг хүн нь санаандгүй явж агаад жүжигчин Ким Сэрүүнийг найз залуутайгаа олонний нүдэн дээр гудамжин дээр нэлээд ингэж дотн тэрвэрлцэж үнсэн байдлаар сууж байгаа үед нь бичлэгийг нь хийсэн гэсэн. Гэтэ нэлээд зайнаас ингэж татаж хийсэн учраас царай нь бол сайн харагдахгүй байгаа гэсэн. Гэтэ энэ бичлэг аль хэдийнэ жүжигчин Ким Сэрүүний агентлагч байд юм уу ингэж ойр хавцааных нь хүмүүс бол тархацсан байсан учраас олж авахд амархан байсан гэж байгаа. За тэгээд үүний дараагаар болохоор жүжигчин Ким Сөхён 2016 онд бас үерхдэг байсан найз охин байгаа гэсэн. 2016 оноос 2019 оны дунд хүртэл үерхсэн. Цэргээс халагдхаас нь өмнөхөн салсан гэсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд болохоор энэ хоёр тусдаа өөр хүмүүстэй үерхдэг байсан. Жүжигчин Ким Сэрүүн ч гэсэн жүжигчин Ким Сөхёныг өөр найз охинтой байсан гэдгийг нь мэддэг байсан гэж байгаа. За тэгээд өмнө нь цацагдсан нөгөө энэ бичлэг ба штэ гэр бүлийнхэн нь хамт байсан. Тэгээ Ким Сөхёны нөгөө агентлагийнх нь захирал нь хамт байсан гэд энэ үедээ ч гэсэн өөр найз охинтой байсан. Энэ найз охинтой байх үед нь жүжигчин Ким Сэрүүн хүртэл мэддэг байсан гэж байгаа. Ер нь бие бинийгаа аль аль нь найз залуу найз бүсгүйтэй байсныг мэддэг байсан гэж байгаа. За жүжигчин Ким Сөхён 2016 оноос 2019 онуудад ингээ 3 жил үерхсэн найз охинтой байсан гэж байгаа. Тэгэд найз охиныгоо одоо хамгаалахын тулд бүр ингээд маш нууцлдаг байсан гинэ. Бүр үнэхээр л ойр дотны хүмүүс биш бол бусад хүмүүс бол маш их нууцлдаг байсан. Тэгээд баригдаагүй шалтгаан гэх юм бол гадуур ерөөсөө олны өмнө ил дейт хийдгүү зөвхөн гэртээ л одоо дейт хийж уулздаг байсан гэж байгаа. За тэгэнгүүт жүжигчин Ким Сөхёны агентлагаас болохоор анх насан туршаагүй байхад нь Ким Сэрүүнтэй үерхээгүй 2019 оны зунаас 2020 оны намар хүртэл ингээд жил гарны хугацаанд үерхсэн гэж байсан. Тэгвэл 2019 онд бас өөр хүнтэй үерхжсэн юм шүү гэдэг ийм одоо асуулт гарч ирж байгаа. Энэ дээр болохоор ийж юу гэж хариулсан бэ гэхээр жүжигчин Ким Сөхён 2019 оны 7 сарын 1-нд цэргээс халагдсан. Гэхдээ найз охинтойгоо болохоор цэргээс халагдхаасаа өмнө
салсан. Халагдах хугацаа нь айгүй төгсөн байх үед салсан гэж байгаа. За тэгээд дээрэс нь жүжигчин Ким Сэрүн хүртэл 2019 оны 100 өөр найз залуутай байж агаад тэрнээсээ салаад ингээд 2019 оны 100 гэдэг нь яг тодорхойгүй хугацаа, яг хизэнээс гэдэг нь тодорхойгүй тэр хугацаанаас ингээд намар хүртэл үерхсэн гэдэг мэдээлэл байгаа. Тийм учраас энэ хоёр одоо аль нь тухайн үедээ найз бүсгүй найз залуутай байсан учраас одоо араар нь тавьсан хоёр хүнтэй зэрэг явуулсан зүйл байхгүй гэж байгаа. За тэгээд үүнийгээ бас жүжигчин Ким Сөхён нотлох зорилготойгоор тухайн үед одоо 3 жил үерхсэн найз охинтойгоо ахуулсан зураг бичлэгч байд юм тэр нотлох баримтуудыг бол шүүх хяналт одоо цагдаагийн газруудад өгөх боломжтой гэсэн байгаа. Яг гэвэл жүжигчин Ким Сөхён ч одоо Ким Сэрүний ар гэрийг болон тэр өмгөөлөгч ер нь холбогдох хүмүүсийг ингээд шүүхэд өгсөн байгаа шүү дээ. Өөрийнх нь нэр хүндэд халтсан худал хуурмж мэдээлэл тараасан ичгүүтэр байдалд оруулсан гэх мэтээр одоо шүүхэд өгөөд 12 тэрбумыг хэмжилсэн байгаа. Үүнтэйгээ холбоотойгоор одоо цагдаагийн газраас шалгалтуудыг хийж эхлэх явцад энийг нотлох зорилготойгоор одоо өөрт байгаа бүх тэр нотлох баримтуудыг бол өгөхөд бэлэн байгаа гэдэг иймэрхүү мэдээллийг бол хүргэсэн байгаа. За ингээд өнгөрсөн хугацаанд Касаёны YouTube сувгаас жүжигчин Ким Сөхён, Ким Сэрүнаар насан туршаагүй байхад нь үерхжсэн гэдэг мэдээллүүдийг одоо хуурамч худлаа гэж ницаасан бичлэгүүдийг оруулсан байгаа. Мөн нэмээд жүжигчин Ким Сэрүний өнгөрсөн хугацаанд ямар хүмүүстэй болцож, уулзаж байсан мэдээллүүдийг бас хүргэсэн. Тэгээд энийгээ болохоор илүү ингээд судлаад нотлох баримтуудыг цуглуулад явж байгаа. Тэгээд яг баттай нотлох баримтууд олсон нөхцөл тэр бүх мэдээллүүдээ ингээд цаашдаа хүргээд явах болно гэдэг мэдээллийг бол хийсэн байгаа. За ингээд өнөөдрийг хүртэл цацагдсан байсан шинэ мэдээллүүдийг та бүхэндээ нийтгээд хүргэлээ. Тэгээд сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Дараагийнхаа шинэ мэдээллүүд хүртэл түр баяртай. Баярлалаа.